Эрчим хүч ба түүний үнцэн. Эрчим хүч гэдэгт байгалийн нөөцийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан дулаан багтдаг. Манай орнд эрчим хүчийг нүүрс ус, салхины нөөцийг ашиглан үйлдвэрлэхээс Оросын улбаны улс бүгд найрамдах хятад ард улсаас импортлон авдаг байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийн ихэнх буюу 79.3%-ийг дулаан цахилгаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станц үйлдвэрлэдэг. Дулааны цахилгаан станц нь дулаан цахилгааныг хэрхэн бий болгож бидний хэрэгцээг хангадгийг мэдэх үү? Дулаан цахилгааны эрчим хүч хэрхэн бий болдог вэ? Дулааны цахилгаан станцад цахилгаан дулааныг үйлдвэрлэх үндсэн түгээд нь нүүрс юм. Нүүрс нь байгалийн шахагдах нөөц билээ. Уурхаагаас ирсэн нүүрс нь станцад олон үе шатыг дамжиж цахилгаан дулааны эрчим хүч болдог. Дулааны цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан дулааны эрчим хүч нь хоорондоо салшгүй холбоотой дэд станц шугам тоноглолоор дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Дулааны цахилгаан станц нь хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж эрчим хүчийг үйлдвэрлэн байнгын бэлэн байлгадаг. Эрчим хүчийг үйлдвэрлэмэгт шууд хэрэглэгчдэд хүргэдэг тул бусад бараа бүтээгдэхүүнтэй адил нөөцлөх боломжгүй юм. Ингэж эрчим хүчийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэхэд 10,500 орчим ажилтны хүч хөдөлмөр хөлөс шингэдэг бөгөөд эрчим хүч нь ямар их өртөг хөлөс хүч үн цэнээр бий болдгийг харж болно. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ. Энэ их үн цэнээр бий болсон цахилгаан эрчим хүчийг бид өдөр тутмын амьдралдаа бидний эргэн тойронд байгаа бүх зүйлд хэрэглэж болно. Айл өрхөд борлуулж буй 1 кВт цаг цахилгаан эрчим хүчний үнэ нь хэрэглээний хэмжээ хоногийн цаг зэргээс хамаарч 73-аас 114 төгрөг байгаа ба энэхүү мөнгөөр буюу 1 кВт цаг цахилгаанаар юу хийж болохыг авч үзье. Хөргөгч 10 цаг ажиллана, ширээний компьютер 4-өөс 6 цаг ажиллана, угаалгын машин 70-аас 100 минут ажиллана, 15 цам цэмдүүд нь энгийн чийдэн 10 цаг асна, ус буцалгагч 10 удаа ус буцалгана. Хэрэглэгч бүр эрчим хүчний үн цэнийг мэдэрч хэмнэлт хийснээр өөрийн болоод улс орны эдийн засгтаа маш том хувь нэмэр оруулж байна гэсэн үг.